За шилэн призм, гурвалжин призм харагдаж байна тийм ээ. За энд нарны гэрлэлэр хийвэл бидний туршилт маш гоё болдог. Ийм гоё солон үсдэг. Харж байна уу? Тэр цагаан гэрэл маань 7 өнгө болж задардаг гэдэг туршилт. За манай хүүхдүүд мэдээж гурвалжин призм олдохгүй бол хүүхдүүдээ багш нь бас гоё арга зааж өгнө. Маш гоё харагдаж байгаа биз? За аим жижиг аяганд толь олж хийгээд за толь нь ингээд нэг тал нь дээшээгээ нэг тал нь доошоогоо юм хазгай болж өгөл 45 градусын. За тэгээ нарны гэрэл рүү харуулж чадах юм бол толио тусгаж чадах юм бол гурвалжин призмыг ус маань гүйцэтгэв. Ингээд энэ таазан дээр гарсан гоё гэрэл харж байна уу? Гэрэл ингэж задрах үзэгдлийг дисперсийн үзэгдэл гэнэ. За энэ гоё харагдаж байгаа өнгөнүүдийг спектр гэнэ. За дараагийн хичээл дээр бидэрт цилиндр хэлбэртэй шилэн аяг хэрэгтэй шүү хүүхдүүдээ.